From the conference center in Энэ бол Salt Lake City, Salt Lake Utah. City дэх чуулганы төвөөс дамжуулж буй Иесус Христийн хожимын гигантүндийн сүмийн хагасжил дотмын 191 дэх ерөнхий чуулганы 1000 гаруйн өглөөний хуралдаан юм. Сүмийн удирдлагчдаас олсон хүмүүс үг хэлэх болно. Энэ хуралдааны дуулыг ариун сүмийн талбайн Табернаклын найрал дуучид дуулна. Энэхүү шууд нэвтрүүлгийг Bonneville Distribution олон нийтийн үйлчлэгийн зориулж нэвтрүүлж байна. Уг нэвтрүүлгийг бичгээр авсан зөвшөөрлгүйгээр дахин нэвтрүүлэх, бичих, хуулбарлах болон бусад хэлбэрээр ашиглахыг хориглоно. Тэргүүн зүйлийн 2-р зөвлөх, ерөнхийлөгч Henry B. Eyring энэ хуралдааныг хөтлөн явуулах болно. Brothers and sisters, we Ах welcome эгчнараа, you. бид та бүхнийг Иесус Христийн хожимын гигантүндийн сүмийн хагасжил дотмын 191 дэх ерөнхий чуулганы 1000 гаруйн өглөөний хуралдаанд тавтан оролцохыг урьж байна. President Russell M. Nelson, Чуулганыг тэргүүлж буй ерөнхийлөгч Russell M. Nelson надаас энэ хуралдааныг хөтлөн явуулахыг хүссэн юм. we extend our greeting Бид энэхүү чуулганд телевиз, радио, интернет, хиймэл дагуулаар дамжуулан оролцож байгаа бүх хүнд өөрсдийн халуун дотн мэдлэгийг дэвшүүлж байна. the internet or satellite transmission. We acknowledge the Энэ general өглөө authorities, бидэнтэй хамт байгаа the general office, сүмийн эрх мэдэлнүүд, ерөнхий албан тушаалтнуудад талархлын зэрэгцээ a limited number. эндэрт цөөн тооны хүмүүс сууж байг бид харж байна. The music for this session will be Энэ хуралдааны дуулыг ариун сүмийн талбайн Табернаклын найрал дуучид Mark Wilberg, Ryan Murphy нарын удирдлагаар дуулж бадралт баг бишгүр хөгжмийг Richard Elliot, Andrew Ansford нар тоглоно. reduced number of choir members Бид олон нийтийн зай барих зохистой байдлыг хангах зорилгоор найрал дуучдын тоог бууруулсан гэдгийг дахин мэдэгдэж байна. Бүх оролцогч COVID-19-ийн эсрэг вакцинд бүрэн хамрагдсан бөгөөд вирусын халдвар аваагүй гэдгээ батгахын тулд сайхан шинжилгээ өгсөн. the choir opens Найрал дуучид Come Rejoice дуулыг дуулж энэ хуралдааныг нээсэн бөгөөд одоо Sing Praise to Him дуулыг дуулж бидэнд өгнө. by Elder Нийтийн залбирлыг далайн ерөнхий эрх мэдэлтээр үйлчилж байгаа өчигдөр чөлөөлөгдсөн ахлагч David F. Evans хийн. General Authority 70. The choir will then sing Найрал дуучид дараа нь Love is. Where Love Is дуулыг дуулна. We
Our dear Father in heaven, Бидний as we Тэнгэрт хайртай begin another session of бид энэхүү чуулганы хуралдааныг эхлэх цаг мөчид deep бид gratitude for the sessions өөрсдийн for the feelings өчигдрийн хуралдаанууд болон тэр хуралдааны үеэр бидэнд ирсэн ерөнхийлөгч Нельсон ах, бошгоологч болон бусад 12-ийн дагалдагч general officers ерөнхий эрх мэдлүүдээс ирсэн захиасуудыг хүлээн авалцаатай байсандаа талархаж байна. Өнөөдөр бид хэлэх үгсийг сонсох үед таны ариун сүнс бидэнтэй хамт байж understand биднийг ойлгож is taught тэр цэвэр үннүүдийг ойлгож doctrine as we цэвэр сургаалуудыг ойлгож тэднийг хүлээн авч really, Father, we ask thee that thy spirit will тэгээд бид бүхэн таны ариун сүнсээр дамжуулан зүрх сэтгэлдээ тэр ойлгох ёстой зүйлүүдэд хүлээж авахд туслаарай гэж танаас гуйж байна. for this conference. Тэгээ энэ Wherever in the world we are, Father, we ask thee to bless us that we бид бүхнийг have thy spirit and have these Ариун blessings сүнсээр and ажиллаж, every other blessing which is private. бидэнд хэрэгтэй байгаа тэр бүх ажлуудыг хүлээн авахд туслаарай гэж танаас гуйж байна. Again, we love thee and thank Бид танд маш их хайртай. you for this day. Энэ өдөр танд бүгдээрээ хамтдаа байгаадаа маш их баяртай байна. Энэ бүгдийг Иесус Христийн нэрээр залбирлаа. Амен.
We will be Одоо now бид pleased 12 to hear төлөөлөгчийн from чуулганы Elder аглагч Дитер Ф. Угдорфийн үгийг сонсгоолно. He will be followed Түүний by дараа Sister хүүхдийн эсгийн ерөнхийлөгч Камела serves as Н. Джонсон эгч General President. үг хэлнэ. Elder Dale Дараа нь G. Renlund 12 төлөөлөгчийн чуулган аглагч Дэл Гэрланд бидэнд хандан үг хэлнэ. We gather this beautiful Sabbath Бид morning энэхүү гайхалтай сайхан хүндэтгэлийн өдрийн өглөө Христийн талаар ярьж түүний сайн мэдээнд баясаж аврагчийн замаар алхахдаа нэг нэгнээ дэмжин түшгээр цуглаад байна. as members of the Church of Jesus Иесус Христийн хожимын гигантын сүмийн гишүүдийн хувьд Sabbath day. бид жилийн туршид хүндэтгэлийн өдөр бүр энэхүү зорилгоор цугладаг. Хэрв та сүмийн гишүүн биш бол би таныг тавтай морилгыг халуун дулаанаар урьж байна. The Savior. Мөн аврагчийг шүтэн бишиж түүнээс уралцахаар бидэнтэй нэгцэнд баярлаа. Хэдийгээр бид төгс биш гэсэн таны адил илүү сайн хүн, найз, хөрш байхаар хичээн чармааж байгаа бөгөөд бидэнд үлгэр жишээ үзүүлэгч Иесус Христийг дагснаар тийм үлдэхийг эрэлхийлдэг. We hope you can feel Таныг чин сэтгэлийн гэрчлэлийг мань мэдэрч байгаа гэдэгт найдаж байна. Christ live. Иесус Христ амьд. He's real. Тэр бол амьд Бурхны хүү бөгөөд In God and he өнөө үед энэ дэлхий дээр бошигдогчдыг өдөртөн чиглүүлдэг. today as he is our dear prophet Бид бүх хүнийг ирээд Бурхны үгийг сонсож all to come түүний сайн сайхнаас хүртэхэд урьж байна. God and partake of Би Бурхан бидний дунд байгаа бөгөөд өөрт нь ойр очдог хэн бүхэнд ойртдог гэсэн хувийн гэрчлэлээ хуваалцаж байна. he will surely draw near to all who draw near to him. We consider it an Би жишээгийн honor хувьд to walk with бидний you шулуун бөгөөд нарийн замаар та бүхэнтэй хамт алхаж байгаагаа эрхэмлэн үздэг. There's an oft-repeated theory that people Төрсөн who are хүмүүс lost тойруу замаар тойрж алхдаг гэсэн онолыг олон дахин дэвшүүлсэн байдаг. Institute for Biological Хэдхэн жилийн өмнө Макс Планк биологийн шинжилгээ ухааны Макс Планк институтийн эрдэмтэд уг онолыг дуршиж үзжээ. Тэд оролцогч шиг шигүү аваачаад шулуун шугамаар алах гэсэн энгийн зав өргөчээ. There were no visible Эд харагдах шав тэмдэг юуч байсангүй. Дуршилтад оролцогч зөвхөн өөрсдийн зүг чигийн баримжаанд тулгуурлах хэрэгтэй байв. well, Тэднийг яаж scientists concluded явсан гэж та нар бодож байна. Эрдэмтэд хүмүүс алхах чиглэл заасан найдвартай тэмдэг байхгүй бол тохиолдол үнэхээр тойрог замаар алхдаг юм байна гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Дараа нь асуухад зарим оролцогч огтхон ч хазаагаагүй гэж итгэлтэйгээр хариулжээ. Тэдний итгэлтэй байдлыг стозууд GPS-ийн үзүүлэлт тэднийг 20 метрийн диаметртай тойргоор алхсан гэдгийг харуулсан байна. 20 meters in diameter. Why do Шулуун we шугамаар have such алхахад a hard time? бидэнд яагаад хэцүү байдаг вэ? Some research Зарим судлаач газар нутагт дэх өчүүхэн жаахан санагдах хазаалт тийм өөрчлөлт гаргасан байж байна гэж хамгаалдаг. Бус нь бид бүгдийн нэг хөл нөгөөгөөс үл ялаг идэв хүчтэй гэсэн баримтыг онцлсон. likely, however, Гэсэн ч X чигээрээ гэж яг хаашаа вэ гэдэг нь улам тодорхойгүй болж байгаа болохоор X чигээрээ алхахад хэцүү байдаг нь илүү оновчтой байх. where straight ahead is. Whatever the cause, it is Ямар ч human шалтгаантай nature бай. without realizing. Найдвартай тэмдэггүй л бол замаасаа хазаах нь хүний мөн чанар юм. Isn't it interesting how small seemingly Өчүүхэн жахан санагдах хүчин зүйл бидний амьдралд маш том өөрчлөлт авчирч байдаг сонирхолтой байгааз. from personal experience as a pilot. Нисгэгчний хувьд миний хувийн туршлага надад энэ үнэн болохыг харуулсан. Би онгоцны буудалд ойртож очих бүрдээ газар дахь зурус руугаа онгоцыг аюулгүй чигдүүлэхийн тулд чиглэлийн өчүүхэн жижиг засварыг тогтмол хийх нь миний үлдсэн ажил гэдгийг мэддэг. Landing around me. You may have similar Та бас жолоо барьж байх үедээ үүнтэй адил зүйлээ тулгардаг байх. Салхи, замын, энхэл донхол, тэнхлэг тохиргоо алдагдах. Анхааралгүй байдал, бусад жолоочийн үйлдэл зэрэг нь таныг зорьсон замаас төлөхөх гаргаж болно. fail to Эдгээр хүчин зүйлд анхаарал хандуулахгүй бол хэцүүхэн зүйл тохиолдож магадгүй шүү. having a pretty bad day.
This, of course, applies to us Энэ physically. нь бие махбодын хувьд бидэнд хамааралтай. Мөн сүнслэг байдлын хувьд ч хамаатай юм. Changes in our spiritual life Бидний сүнслэг байдал have been gradual. дэх эерэг зэрэг өөрчлөлтийнх нь ихэнх нь алхамаар аажмын өгдөг. Макс Планкийн оролцогчдын адилаар бид зорьсон замаас хазааж байгаагаа анзаарахгүй байж болно. Бид шулуун шугамаар алхаж байгаа гэдэгтээ бүрэн итгэлтэй байж ч болох юм. That we are walking Гэвч үнэндээ чиглүүлэх тэмдгийн тусламжгүйгээр бид өөрийн мэдлгүй замаас хазааж хизээж бодож байгаагүй газраа очсон байдаг. off course and end up in places we never thought we would be. This Энэ is true for хүмүүсийн хувьд үнэн individuals. юм. It is also true for Түншлэн нийгэм үндэстнүүдийн хувьд ч үнэн юм. the scriptures. Судруудаар дүүрэн жишээнүүд байгаа шүү дээ. The book of Judges records Хуучин гэрээний шүүгчд номд Йошуаг нас барсны дараа эзнийг ч мэдэхгүй Израилийн төлөө үйлдсэн түүний үлсийг ч мэдэхгүй өөр залуу үеийнхэн төрөн гарсан тухай зэтгэлсэн байдаг. for Israel. Despite the astonishing Мосе heavenly Йошуа хоёрын амьдарч байх үед Израилийн өөрөдмийн үзэж гэрчилсэн гайхалтай бурханлаг ойролцоо, аашлал, чөлөөл, гайхамшигт ялдуудаг үр хагалзан нэг үе дотроо хүмүүс замыг орхин өөрсдийн хүслийн дагуу алхаж эхэлдэг. Мөн мэдээж хэрэг тэдэн тэрхүү үйлдэлийнхээ төлөөсийг төлөхөд тэмч урт хугацаа шаарддаггүй. And of course, it did not take long before they paid the price for that behavior. Sometimes this falling away takes Заримдаа generations. энэхүү уналт Sometimes it happens дохоо in хүртэл years or even months. хэд хэдэн үед улиран өнгөрдөг. Зарим үед хэдхэн жил, бүр хэдхэн сарч тохиоддог. Гэвч бид бүгд унахтаа амархан. As human beings, we tend to wander. Бидний сүнслэг туршлага өмнө нь хичнээн хүчрэх байснаас үл хамааран бидний хувьд бид амархан хазаадаг. All is not lost. Unlike Адамын үеэс эхлэн одоо хүртэл хиймэл байсаар ирсэн. reliable, visible landmarks that we can use to evaluate Одоо сайн мэдээд болохгүй. Гэвч найдаар алга болоогүй. Туршилтын төрөлцсөн хүмүүсээс ялгаатай нь бид замаа тооцоолоод ашиглаж болох найдвартай нүдэн дарагдахуйц тэмдгүүд бий. Эдгээр нь ямар тэмдгүүд вэ? Үүнд өдөр бүр залбирах, судруудыг тунгаан бодох, ирээд намаа дагас зэрэг сүнслэг нөлөө бүхий хэрэгслүүдийг ашиглах зэрэг нь багцдаг нь гарцаагүй. Өдөрөөр бид даруй, шудраг байдал, Бурхны сэнтийн өмнө очиж чадна. Бид үйлүүдээ эргцүүлэн бодож, хүсэл сонирхлоо түүнийхтэй нийцүүлэн тухайн өдрийнхөө мөчүүдийг эргэн санаж чадна. Хэрэг бид хазаасан бол буцааж сэргээж өхийг Бурханаас гуйж илүү сайн байхыг амладаг. this time of Өөргөө opportunity энэ мөч бол for өөргөө recalibration. дахин товруулах It is a боломж. garden Энэ бол бидний их эзэнтэй хамт алхаж Тэнгэрл гэцгийн сүнсээр илэрхийлсэн бичигдсэн үгсээр цэвэршигдэж зааварлуулж засуулж болох бодол эргцүүлийн цэцэрлэг юм. of our Heavenly Father. Энэд бидний номхон дэлгэн Христийг дагах ариун гэрүүнээс санах өсөл төгчлөөд дүгнэж Бурхны хүүхдүүдэд бэлдэж өгсөн сүнслэг тэмдгүүд рүү өөрсдөө чиглүүлэх ариун нандин цаг хугацаа билээ. And align ourselves with the spiritual landmarks God has provided for His children. Think of it Үүнийг as your өдөр тутмын сэргийл гэж бод. daily restoration. Алдар сууд On our хүрэх journey as зам дээр аянчны хуваар аялахдаа бид үүнээс хазаан уруудах нь хичнээн амархан гэдгийг мэднэ. but just as much Гэвч багахан хазаалтал биднийг аврагчийн замаас холдуулж чаддаг бол so can дахин чигдүүлэх энгийн жижиг үйлдэл бас биднийг уг зам руу буцаан удирдах нь гарцаагүй. lead us back. When darkness Бидний амьдрал руу харанхуй үргэлж гитэж байдаг бөгөөд тэр үед бидний өдөр тутмын сэргээлт бурханлаг гэрэл өөд бидний зүрх сэтгэлийг нээж сүйдэр айдас сэргэлцээг хүн бодгалыг минь синхруулдаг. if we seek it, surely Бид God үүнийг shall эрэлхийлэх give юм бол бурхан ариун сүнсээр тийм ээ өгөөшгүй ариун сүнсний бэлгээр мэдлэгийг бидэнд өгөх нь лавтай. as often as we ask. Бид асуухын хэрээр He тэр бидэнд does the замыг зааж and help us. даахад туслах болно. This, of course, Энэ нь мэдээж бидний зүгээс байнгын хүчин шармал шаарддаг. Бид өнгөрсөн үеийнхээ сүнслэг дуршлагт сэтгэл хангалуун байж болохгүй. Бид байнга урагшлах ёстой.
Бид бусдын гэрчлэлд үрд тулгуурлаж болохгүй. Өөрсдийн гэсэн гэрчлэлтэй байх ёстой. Бидэнд өдөр тутмын байнгын бурхантлаг гэрлийн тун хэрэгтэй. Бидэнд сэргээх цаг хэрэгтэй. Хувийн сэргээлтийн цаг. Хойдрогч уснууд удаан цэвэр биш үлдэж чадахгүй. Бид бодол санаа, үйлдэлээ цэвэр байлгахын тулд өргөжлүүлэн хичээсээр байх хэрэгтэй. Эцэст нь сайн мэдээний болон сүмийн сэргээл бол ганцхан удаа тохоогоод дуусах зүйл биш юм. Энэ нь өргөжилж буй үйл явц бөгөөд өдөр өдрөөр зүрх зүрхээр өөрчлөнө. Бидний өдөр тутамдаа хийж буй зүйлс бүхэл амьдралыг мань тодорхойлно. Нэг зохиолч энэ тухай ийм хэлсэн байдаг. Нэг өдөр бүхэл амьдралтай адилхан та нэг зүйл хийж эхлээд эцэст нь өөр зүйл хийгээд дуусгадаг. Нэг ажил амжуулахаар төлөвлөлтөгч хизээж амжилт чаддаггүй. Амьдралын тань төгсгөл таны бүхэл бүтэн оршихуй мөн л санаанд өнгөрөхтэй адил байдаг. Таны бүхий л амьдрал таны нэг өдөртөө адилхан хэм маягтай. Та амьдралын хэв маягийг өөрчилмөр байна уу? Тэгвэл өдрийнхөө хэв маягийг өөрчил. Та өдрөө өөрчилмөр байна уу? Тэгвэл энэ цагийг өөрчил. Бодож, мэдэрч хийдэг зүйлсээ яг энэ мөчид өөрчил. Жижигхэн залуур асар том усан онгоцыг заалж чадна. Жижиг тосхнууд сүрлэг том ор таршиг бүтээдэг. Бяцхан үр цаглагаар өндөр секая мод болон ургадаг. Зөв зарцуулсан минут цаг нь сайн сайхан амьдралыг бүтээсэн жижиг эсгүүд юм. Тэдгээр нь сайн сайхныг урамшуулж төгс бус байдлын боолчлоос биднийг чиглүүлж өршөөл, ариусгал, гэтгэлийн замууд чиглүүлдэг. Би та бүхэнд хамт шинэ боломж, шинэ амьдрал, шинэ найдварын гайхамшигтай бэлгийн төлөө зүрх сэтгэлийнхэн угаас талархаж байна. Бид өгөөмөр өршөөнгүй бурхнаа магтан дуу хоолойгоо өргөж байна. Тэгвэл гарцаагүй шинэ эхлэлийн бурхан мөн. Түүний ажлын эрхэм зорилго бол үхшгүй байдал, мөнх амьдралыг олох эрэл хайгуултай амжилт олоход маань бидэнд өөрийн хүүхдүүдэд туслах явдал юм. Бурхан миний хүмүүс намжлах болгонд би тэднийг миний эсрэг алдаанууд нь өршөөх болно. Тэдгээрийг нь цаашаа санах нь үгүй хэмээн амласан учраас бид Христ дотор шинэ бүтээл болж чадна. Хайр тахагч нар болон хүндэт найзууд минь бид бүгдээр цагаас цагт замаасаа хазааж байдаг. Гэвч бид буцаа зам руугаа орж чадна. Би түүний бэлдсэн сүнслэг тэмдгүүдийг эрэлхийлж, мөн хүлээн зөвшөөрж, хувийн ишлэлд хүлээн авч, өдөр тутмын сэргээлтийн төлөө хичээнгүлэн зүтгэх хаваас амьдралын сорилт бэрхшээл, харанхуй манан дундуур явж, хайрт тэнгэрлэг эцэгтэй хүрэх замаа олж чадна. Ийхүү бид аврагч Иесус Христийн үнэн жишээ нар болдог юм. Биднийг ийхүү үйлдэхэд Бурхан бидний дээрээ нь инээмсэглэх болно. Эзэн Бурханаас чинь чамд өгч буй тэр газарт тэр чамайг өрөөнө. Эзэн чамайг өөрийн ариун нандан ард түмэн болгон байгуулна. Бид өдөр тутмын сэргээлтийг эрэлхийлж, Иесус Христийн замаар алхахыг өргөжлүүлэн хичээх болтугай хэмээн би залбирч байна. Иесус Христийн нэрээр. Аамен. Би өөртөө хандсан хэдэн асуултаар хэлэх үгээ эхлэе. Та амьдралдаа ямархуу маягийн хувийн түүх бичиж байна вэ? Таны дүрсэлдэг зам шулуун уу? Таны түүх эхэлсэн газраа буюу Тэнгэрлэг гэртээ эргэн очиж ирж төгсдгөө. Таны түүхэнд үлгэр жишээ болох үз хүн гардгөө. Тэр нь аврагч Иесус Христ мөн үү? Аврагч бол итгэлийн маань эхлүүлэгч бөгөөд төгсгөгч гэдгийг би гэрчилж байна. Та түүнийг өөрийн түүхийн эхлүүлэгч бөгөөд төгсгөгч болгохоор урих уу?
Тэр төгсгөлөөс эхлэл хүртэл мэднэ. Тэр бол Тэнгэр газрын бүтээгч юм. Тэр биднийг өөрт нь болон Тэнгэрлэг эцэгтэй гэртээ эргэн ирээсэй хэмээн хүсдэг. Тэр бидэнд хэрэгтэй бүхнийг хийсэн бөгөөд биднийг амжилттай байгаасаа хэмээн хүсдэг. Түүхээ түүн рүү хандуулахад бидэнд юу саад болдог гэж та бодож байна вэ? Энэ жишээ өөрийгөө дүгнэхэд тань тус болж болох юм. Сайн өмгөөлөгч хөндлөнгийн шалгалтын үеэр таныг хариултыг нь мэдэхгүй асуултаа гэрчид барагтай бол тавихгүй гэдгийг мэдэж байдаг. Ийм асуултын хариуд та өөрөө төдийгүй шүүхийн иргэдийн төлөөлөгч таны мэдэхгүй зүйлийг сонсох болно. Та магадгүй өөрийнхөө зочирдуулсан мөн хэрэгт зориулж боловсруулсан өгүүлэмжтэй тань зөрчилдсөн хариултыг авч болох юм. Өмгөөлөгчийн хувьд хариултыг нь мэдэхгүй асуултаа гэрчээс асуух нь ухаалаг бус хэдий ч бидний хувьд харин ч эсэргээр юм. Бид нэгүүлсэнгүй аврагчийнхаа нэрээр хайраар дүрэн Тэнгэрлэг эцэгтэй асуулт тавьж болох бөгөөд бидний асуултад хариулдаг гэрч бол үргэлж үннийг гэрчилдэг ариун сүнс юм. Ариун сүнс нь Тэнгэрлэг эцэг Иесус Христ хоёртой төгс нэгдэлтэй хамтран ажилладаг учраас ариун сүнсний илэрхийлэл найдвартай гэдгийг бид мэднэ. Тэгвэл бид яагаад заримдаа ариун сүнсээр бидэнд илэрхийлэгддэг ийм Тэнгэрлэг тусламж буюу үннийг гуйхтаа эргэлздэг вэ? Уг гэрчин зөвхөн нөхөрсөг төдийгүй үргэлж үннийг хэлдэг байхад бид хариултыг нь мэдэхгүй асуулт тавихдаа яагаад хойш суудаг вэ? Хүлээн авч магадгүй хариултаа хүлээн зөвшөөрөхөд бидэнд итгэл дутаж байж болох юм. Магадгүй бидний доторх эгэл эрэхтэй эсвэл эмэгтэй альваа гих эзэнд бүрэн хандуулж түүнд бүрэн дүүрэн итгэхтэй эргэлзэж байж болох юм. Тиймээс бид мастер зохиогчийн завсарлаагүй өөрсдөө зориулан бичсэн аятайхан хуулбар бүхий түүхийг дагахаар сонгосон байж магадгүй. Бидний өөрсдөө зориулан бичиж буй түүхэд тийм ч сайн нийцэхгүй хариулт авахгүй төлөө бид асуулт тавихыг хүсдэг. Үнэн дээр биднээс цөөн хэдэн л өөрсдийг маань цэвэршүүлэх сорилт бэрхшээлийг бичиж буй түүхтээ нэмж оруулах байх. Гэвч бид уншсан түүхийнхээ гол дүрийн хувьд тэмцлээ даван туулж байгаа гайхалтай оргил үед дуртай байдгүй гэж юу? Сорилт бэрхшээл бол бидний дуртай түүхүүдийг сэтгэл хөдлөхөн, мөнхийн, итгэл үнэмшилтэй, ярих дуртай болгодог бүрэлдэхүүн хэсэг юм. Бидний түүхэнд бичигдэн ордог гайхалтай тэмцлүүд биднийг аврагчтай улам адил болгож, түүнтэй улам ойртуулж цэвэршүүлдэг. Дэвид хөө Голиатыг ялан дийлэхийн тулд авраг биетийг сүрэн зогсох ёстой болсон. Дэвид хоноо хариулахаар буцаад явсан бол аятайхан түүх байх байв. Гэвч тэр арслан баавгай зэргээс хургыг авч байсан туршлагаа эргцүүлэн бодсон юм. Энэ бүх баатарлаг үйлс түүнд Бурхнаар өөрийн түүхийг бичүүлэх итгэл зориг өгөн тэрээр арслан баавгайн савраас намайг аварсан эзэн тэр Филистиний гараас ч намайг аварна гэж тунхаглажээ. Бурхныг ялуулах хүсэлтэй, ариун сүнсийг сонсох чихтэй, аврагчийг өөрийн түүхийн эхлүүлэгч бөгөөд төгсгөгч болгоход бэлэн байснаар Дэвид хөө Голиатыг ялж ард түмнээ аварсан юм. Мэдээж сонгох эрх чөлөөний эрхэм зарчим бидэнд өөрийн түүхийг бичих боломжийг олгодог бөгөөд Дэвид ч хоноо хариулахаар гэртээ харж болох байсан. Гэхдээ Иесус Христ биднийг өөрийн мутардах бурхамлаг зэмсэг үзүүлсэн харандаа болгон ашиглаж бүтээл төрөхөд бэлэн байна. Хэрэв би түүнийг зөвшөөрөх итгэлтэй байж түүнд өөрийнхөө түүхийн зохиогч байхыг зөвшөөрвөл тэр намайг үзүүлсэн харандаа өөрийн мутардах зэмсэг болгон нэгүүлсэнгээр ашиглах болно. Эстрийн түүх бол Бурхныг амьдралдаа ялуулсан бас нэг гайхалтай жишээ билээ. Өөрийгөө хамгаалж аюулгүй байдлаа баримтлахын оронд тэрээр итгэлээ ашиглан өөрийгөө их эзэнд бүрэн даатгажээ. Хэмэн Перс дэх бүх евдээ хүнийг устгахаар төлөвлөж байв. Эстрийн хамаатан Мордехай энэ хувилдааны тухай мэдээд Эстерт загтал бичин ард түмнийхээ өмнөөс хаантай ярилцахыг ятгав. Хааныг дуудаагүй байхад явж очисон хүнд өөхөх ял оноох болно гэдгийг Эстер түүнд дурдсан байна. Гэвч тэр асар их итгэл гарган Мордехайгаас идөөчдийг цуглуулж өөрийнх нь төлөө мацаг барихыг гуйв. Би болон миний шивгчингүүд ч мөн энхүү мацаг барина. Хуулийн дагуу биш ч гэсэн би хаан дээр орно. Хэрэв би өөхөх ёстой бол өхөн хэмээн тэр хэлв. Мөнх бус нүдээр харахад эмгэнэлтэд төгсөж болох байсан ч
Эстер өөрийнх нь түүхийг бичгийг аврагчид зөвшөөрсөн юм. Аз болоход хаан Эстерийг хүлээн авснаар бол барам Перс дэх идэгчид ч аврагджээ. Эстрийн дайтай зоригийг биднээс бараг шаарддаггүй нь мэдээж боловч Бурхныг амьдралдаа ялуулж түүхийнхээ эхлүүлэгч бөгөөд төгсгөж болохыг түн зөвшөөрөх нь түүний зарилгуудыг болон түүний байгуулсан гэрээнүүдээс ахихыг биднээс шаарддаг. Зарлиг гэрээнүүдээс ахиснаар бид ариун сүнсээр дамжуулан илчилт хүлээн авах харилцааны сувгийг нээдэг. Бид сүнсний илэрхийлэлтээр дамжуулан бидэнтэй хамт бидний түүхийг бичлэлцэж буй багшийн мотрыг мэдрэх болно. 2021 оны 4-р сард бидний бошголагч ерөнхийлөгч Russell M. Nelson биднээс хэрэг бид Иесус Христэд илүү итгэлтэй бол юу хийж болох талаар бодож үзхийг хүссэн. Бид Иесус Христэд илүү итгэлтэйгээр хариултыг мэдэхгүй асуултад тавьж, үннийг гэрчилдэг ариун сүнсээр дамжуулан хариулт илгээхийг Тэнгэрлэг эцгээс Иесус Христийн нэрээр гуйж болно. Хэрэг бид илүү итгэлтэй бол асуулт тавьж, үүлээ аятайхан байх гээд нийцэхгүй байсан ч хүлээн авсан хариулттай өөрсдийгөө нийцүүлэхэд бэлэн байх болно. Иесус Христэд итгэх итгэлээр үйлдэснээр ирдэг амлагдсан ажил бол түүнийг эхлүүлэгч бөгөөд төгсгөгчөө болгох итгэл маань нэмэгддэг явдал юм. Ерөнхийлөгч Нельсон бид илүү их итгэл шаардсан зүйлийг хийснээр илүү их итгэлтэй болдог хэмээн тунхагласан билээ. Тиймээс үргүүдлээс болж хүүхдгүй байгаа хосууд өөрсдөө зориулж бичсэн өгүүлэлтэд гайхамшигтай төрөлтийг багтаасан ч хүүхэд урьдчилж авах хэсэг талаараа итгэлтэйгээр асууж хариултыг нь хүлээн зөвшөөрөхөд бэлэн байж болох юм. Ах манд хосууд өөрсдөө зориулж бичсэн өгүүлэлтэд ажиллах илүү цагийг оруулсан боловч номлолд үйлчлэх явахад бэлэн болсон гэсгээ асууж болох юм. Эсвэл хараахан болоогүй гэсэн хариулт авч магадгүй ч тэд яагаад гэртээ жаахан байх хэрэгтэй байснаа түүхийнхээ дараагийн бүлгүүдэд олж мэдэх болно. Өсвөр насны залуу эрэгтэй эсвэл залуу эмэгтэй спорт, эрдэм шинжилгээ, хөгжмийн аль нь илүү чухлыг итгэлтэйгээр асууж төгсгөрч болох ариун сүнсний өдөөлтийг дагахад бэлэн байж болох юм. Бид яагаад аврагчийг өөрийн түүхийн эхлүүлэгч бөгөөд төгсөж байгаасаа гэж хүсдэг вэ? Тэр бидний чадахыг төгс мэддэг учраас бидний хязгаарч төсөөлж чадаагүй газар руу хөтлөх болно. Тэр биднийг Давид эсвэл Эстер болгож магадгүй. Тэр биднийг дайчилж өөртөө нь илүү адил болгохын тулд цэвэршүүлэх болно. Илүү итгэлтэй үйлдэснээр хүлээн авах зүйлс нь Иесус Христэд итгэх бидний итгэлийг өсгөх юм. Ах эгч нараа, ердөө 1 жилийн өмнө бидний хайрт бошголагч та амьдралдаа Бурхныг ялуулахад бэлэн үү? Түүний танаар хэлэх гэсэн зүйлийг бусад бүх амбицаасаа дээгүүр тавихад бэлэн үү гэмээн асуусан. Би энэ бошголын асуулт дээр нэмээд та Бурхныг өөрийн түүхийн эхлүүлэгч бөгөөд төгсгөж болохыг зөвшөөрөх үү хэмээн даруухнаар асууж байна. Илчлэл номоос бид үлсийнхээ дагуу Бурхны өмнө зогсож амьдралын номоос шүүгдэх болно гэдгийг мэдэж авдаг. Бид өөрсдийн амьдралын номын дагуу шүүгдэх болно. Бид өөрсдөө зориулж аятайхан өгүүл бичгийг сонгож болно. Эсвэл бид мастер эхлүүлэгч бөгөөд төгсгөгчд бидний түүхийг бидэнтэй хамт бичлэцгийг түүний танаар хэлэх гэсэн зүйлийг бусад бүх амбицаасаа дээгүүр тавихыг зөвшөөрч болно. Христийг өөрийн түүхийн эхлүүлэгч бөгөөд төгсгөгч болгогдсон. Ариун сүнсийг өөрийнхөө гэрч болгогдсон. Явж буй замтан шулуун Бурхны дэргэд амьдрах үйс таныг Тэнгэрийн гэрлүүтэн хөтлөх түүхийг бичээрэй. Сайн түүх бүрийн нэг хэсэг болох бэрхшээл, зовлон зүдгүүрийг Иесус Христэд ойртох, түүнтэй илүү адил болгох хэрэгсэл болгоцгооё. Тэнгэр нээлттэй байгааг ойлгуулсан түүхийг ярьж өгцгөөе. Бурхан ариун сүнсээр дамжуулан өөрийн хүслийг танд мэдүүлэхийг хүсэж байгаа тул хариултыг нь мэдэхгүй байгаа асуултуудаа асуу. Өөрийн өгүүллийг итгэл дүүрэн байлгаж, жишээ үзүүлэгч, аврагч Иесус Христийг даг. Иесус Христийн нэрээр амен. Thank you, Sister Johnson. Sister Johnson ихчээ My dear баярлалаа. brothers and sisters, Ах эгч нараа, an exercise stress test зүрхэнд ачаалал өгөөд сорил хийхэд зүрхний ачаалал нэмэгдсэн харагддаг. Алхалтын ачааллыг даадаг зүрх өксөр газар дээрх гүйлтийн ачааллыг даахгүй байж болно. Ийхүү ачаалтай зүрхний сорилоор энгийн үед илэрхгүй далд өвчнийг олж тогтоож болдог. Харин олж илрүүлсэн ямар ч асуудлыг өдөр тутмын амьдралд ноцтой хүндрэл учруулахаас өмнө эмчлэх боломжтой.
COVID-19 нь яах аргагүй дэлхийд дахны ачаалттай зүрхний сорил байлаа. Сорилын хариу өөр байсан. Аюулгүй үр дүнтэй вакцин гаргаж авлаа. Мэргэжлийн эмч, багш, асрагчид болон бусад хүн ам биеийг хайрлалгүй золиос гаргасан бөгөөд одоо ч гаргасаар байна. Олон хүн өгөөмөр зан, сайхан сэтгэлээ харуулсан ба харуулсаар байна. Гэхдээ үүний хажуугаар далд байсан сул талууд ч эдрэн гарсан. Эмзэг бүлгийнхэн зовж шаналсан бөгөөд зов шаналсан хэвээр байна. Эдгээр далд тэгш бус байдлыг шийдвэрлэхээр ажиллаж буй хүмүүст урам зориг өгч талархуул зохино. Цар тахлан мөн аврагчийн сүмийн гишүүдийн сүнслэг байдлын ачаалттай зүрхний сорил байлаа. Хариу нь бас л өөр. Илүүдээ дөвшөнд, илүү ариун арга замаар тохинулах, ирээд намагдах сургалтын хөтөлбөр, гэрт төвлөрсөн сүмөр дэмжигдсэн хөтөлбөрөөр сайн мэдээнээс суралцах зэрэг нь бидний амьдралыг адилсалсан. Олон хүн энэхүү хүнд цаг үед инрэл хайраар тусалж тайлбарлуулсан бөгөөд ийн үйлцээр байна. Гэсэн ч сүнслэг байдлын зүрхний сорил зарим талаар маргаан сөргөлтөн хагарал хуваагдал руу чиглэсэн хандлага байгааг харуулсан. Энэ нь бидэнд зүрх сэтгэлээ өөрчилж аврагчийн үнэн шав болохын тулд хийх ажил байна гэдгийг илтгэж байна. Энэ нь шин биш гэлээ энэ тэргуунд шийдвэрлэл зохиох асуудал юм. Аврагч Нефайчуд дээр ирээд та нарын дунд ямар ч сөргөлдөөн байх ёсгүй. Зөрчилдөөний сүнстэй тэр нь надаас бус харин зөрчилдөөний эцэг болох чөтгөрөөс болоо. Мөн тэрээр хүмүүний зүрх сэтгэлийг нэгэндээ уурлан зөрчилдөд өдөн хадгадаг болохыг заасан. Биднийг бие биендээ уурлаж маргалдах үед Сатан инээж харин Тэнгэрийн бурхан мэгшин уйлдаг. Хамгийн багаар бодоход хоёр шалтгаанаар Сатан инээж бурхан мэгшин уйлдаг. Нэгдүгээрт зөрчилдөөн нь Есүс Христийн болон түүний сайн үйл нэгүүлсэл мөн ач хөвөлөөр хүлээн авдаг авралын талаарх дэлхийхэнд хүргэх ёстой нэгдмэл гэрчлэлийг ман сулруулдаг. Аврагч та нар мөн бие биенээ хайрлагтун гэсэн шин тушаалыг би та нарт өгч байна. Бие биендээ хайртай байваас та нарыг миний шав гэдгийг үүгээр чинь бүгд мэдэх болно хэмээн хэлсэн. Нөгөө талаас нь авч үзвэл бас л үнэн. Бид бие биедээ хайраа харуулахгүй аваас түүний шав биш гэдгийг бүгд мэднэ. Шав нарын дунд зөрчилдөөн дайсагнал байх аваас хожмын өдрүүдэд хийгдэх түүний ажлыг эрсдэлд оруулдаг. Хоёрдугаар сүнслэг байдлын хувьд зөрчилдөөн нь хувь хүн талаас бидэнд хортой. Бид амар амгалан, баяр баясгалан, амар тайван байдал сүнсийг мэдрэх чадвараа алддаг. Иесус Христ хүмүүний зүрх сэтгэлийг нэг нь нөгөөгийнхөө эсрэг уураар өдөөн хатгах нь бус харин иймэрхүү зүйлүүд зайлуулагдах ёстой нь миний сургаал бүлгөө хэмээн тайлбарлсан. Хэрэв би амархан гомдож эсвэл өөр үзэл бодолд уурлаж шүүж хариулах юм бол сүнслэг байдлын зүрхний сорилд унана. Энэ сорилд унсан нь намайг засаршгүй гэж байгаа юм биш. Харин ч энэ нь өөрчлөлт хэрэгтэй гэдгийг мань онцолдог бөгөөд үүнийг мэдэх нь сайн хэрэг. Аврагчийн Америк төвд очсны дараа хүмүүс нэгдэж бүх нутагт зөрчилдөөн огт байгаагүй. Хүмүүс бүгд адил эсвэл нэг үзэл бодолтой байсан тул нэгдэлмэд байсан гэж бодож байна уу? Үгүй л болов. Харин хүмүүс аврагчийн шав байхыг бүхнээс дээгүүр тавьсан тул зөрчилдөөн дайсагнал алга болсон юм. Тэдний ялгаатай талууд аврагчийг хайрлах нэгдмэл хайрын дэргэд өчүүхэн жижиг байсан бөгөөд тэд Бурхны хаант улсын өв залгамжлагчид юм. Үүний үр дүнд Бурхны мотраар бүтээгдсэн бүх хүмүүсийн дунд илүү аз жаргалтай хүмүүс байх аргагүй. Нэгдмэл байхын тулд хүчин чармаалт гаргах шаардлагатай. Энэ нь биднийг Бурхны хайрыг зүрх сэтгэлдээ соёолуулан ургуулж мөнхийн хувь заяандаа анхаарлаа төвлөрүүлэх үед өсөн хөгждөг. Бид Бурхны хүүхдүүд гэх нийтлэг үндсэн шин чанараараа мөн сэргээгдсэн сайн мэдээний үнэнд тууштай байх гэсэн үүрэг амлалтаараа нэгддэг. Бурхныг бидний хайр мөн Есүс Христийн шав байх нь бусдад чин сэтгэлээсээ санаад авах хүслийг бадраадаг. Бид өнгөнгийн цэцгийн адил бусдын адил өөр зан чанар харах өнцөг авьяас чадвараар үнэлдэг.
Хэрв бид Иесус Христийн шав байх замаа хувийн ашиг сонирхол үзэл бодлоос дээгүүр тавьж чадахгүй бол нэн тэргүүн тавьсан зүйлээсээ дахин нэгэн харж өөрчлөгдөх ёстой. Бид магадгүй чи надтай санал их юм бол бид мэдээж нэгдэж чадна гэж хэлхийг хүсэж байж болно. Гэхдээ нэгдэл байдлыг хөхүүлэн дэмжихийн тулд би юу хийж болох вэ? Би энэ хүнд Христэд илүү ордоход нь хэрхэн тусаж чадах вэ? Зөрчилдөөнийг багасгаж, сүмийн гишүүдийг бусдын зөвлөн ойлгодог, бусдад санаа давдаг болгохын тулд би юу хийж чадах вэ гэж асуух нь хавьгүй дээр юм. Христийн гих хайр бидний амьдралыг дүүргэх үед бид хэрүүл маргаанд номхон байдал, даруй байдал, дэсвэр дэвчээр сайхан сэтгэлээр ханддаг. Бид дэмзэглэхийн оронд хөршийнхөө нөхцөл байдалд илүү санаа тавьдаг. Би нэгдмэл санаанд хүрэхэд туслагыг гэрэл хэлдэг. Үзэл бодлынхын талаар бүү заргалд санаа нийлэхгүй байгаа хүнээ бүү шүү. Тэднийг бүдрэхэд бүү хүрэг. Үүний оронд тантай санал нийлэхгүй байгаа хүмүүсийн амьдралынхаа туршлага дээр үндэслэн чадах чинээгээр хичээж байна гэж бодоод үз. Эхнэр маань 20 жил хуулийн салбарт ажилласан. Өмгөөлөгчийн хувьд ихэвчлэн өөр үзэл бодолтой хүмүүстэй хамт ажилладаг байсан. Гэсэн ч тэр бүдүүлэг зан гарахгүйгээр мөн ууралж уцаарлахгүйгээр санаа нийлэхгүй байгаагаа илэрхийлж сурсан. Эсрэг талын өмгөөлөгчдэр тэрээр бид энэ асуудал дээр санал нийлэхгүй байгааг мэдлээ. Чи надад таалагддаг. Би чиний үзэл бодлыг хөндөж байгаа тул миний үзэл бодлыг ч гэсэн хөндлөн гэж найдаж байна гэж хэлдэг байсан. Өөр үзэл бодолтой ч гэсэн ихэнхдээ энэ нь харилцан бие биенээ хөндлөж бүр найз нөхөд болох боломжийг олгодог байв. Өмнө нь дайсан байсан хүмүүс ч гэсэн аврагчийн шав байснаар нэгдэж чадна. 2006 онд би Финляндийн сүмийн эхэн үеийн хөрвөгчд байсан аав өвөө хоёртой хүндэтгэл үзүүлэхээр Хельсинки ариун сүмийг онцгойлон ажиллах ёслолд оролцсон юм. Миний аав мөн өөр олон Финлянд хүн Финландд ариун сүмтэй болохыг олон 10 жил мөрөөдсөн. Тухайн үед ариун сүмийн бүсэд Финлянд, Эстони, Литв, Беларусь, Орос зэрэг орнууд ордог байв. Онцгойлон ажиллах үеэр би гайхалтай зүйлс сурсан юм. Үйл ажиллагаагаа явуулж эхлэх эхний өдрийг Орос гишүүдэд ариун сүмийн ёслуудаа хийлгэх боломжийг олгохоор тусгаалan зориулсан байлаа. Энэ нь ямар хачирхалтай байсныг тайлбарлахад хэцүү. Орос, Финланд хоёр хэдэн зууны туршид олон удаа даатаж байсан. Миний аав зөвхөн Орос улсад ч биш, бүх Орос хүнд итгэдэггүй, дургүй нэгэн байв. Энэ үзэл бодлоо тэр сэтгэлхийн угаас илэрхийлдэг байсан бөгөөд энэ нь Оросд дургүй финландчуудын нийтлэг хандлага байлаа. Тэр 19-р зуунд Финланд, Орос гэсэн хоёр гүрний хооронд болсон дайны талаарх туйлуудыг цээжээр мэддэг байв. Дэлхийн 2-р дайны үед Финланд, Орос хоёр дахин хоёр тал дайцсан нь ч энэ тэдний үзэл бодлыг өөрчлөгдөөгүй. Финляндийн Хельсинки ариун сүмийг онцгойлон ажиллахаас 1 жилийн өмнө 5 Финланд гишүүнээс бүрдсэн ариун сүмийн хороо онцгойлон ажиллах төлөвлөгөөг ярилцахаар уулзсан. Цуглааны үеэр нэг нь Оросын гигантнууд онцгойлон ажиллах ёслолд оролцохоор хэдэн өдөр явж ирэх бөгөөд ариун сүмийн ажлуудаа гэрлүүгөө буцахын өмнө хүлээн авна гэж найдаж байгаагаа онцолжээ. Хорооны дарга Свен Экланд ах Финландчууд баг зэрэг хүлээж болох бөгөөд ариун сүмд ариун ёслуудыг хамгийн түрүүнд хэлэх хүмүүс нь Оросууд байх ёстой гэж хэлэв. Үүнтэй хорооны гишүүд бүгд санал нийлжээ. Итгэлтэй Финланд хожимын гигантнууд Орос гигантнүүдэд боломж олгох үүднээс ариун сүмийн ажлуудаа хойшлуулсан юм. Ариун сүмийн хорооны цуглаанд суусан Бүсийн ерөнхийлөгч Денис B. Neuschwander хожим нь би яг тэр мөчид финландчуудаар урд өмнө хизээж бахархаж байгаагүйгээрээ бахархаж билээ. Зүүн Европын хөш оронтойгоо Адрамата түүхтэй Финландын гишүүд олон жилийн дараа өөрсдийн газар шороон дээр ариун сүмийг байгуулсанд баярлаж талархаж байгаагаа сэтгэлдээ хязгаарлах хэрэгтэй болсон. Оросуудад төрүүлж ариун сүмд орох боломж олгосон явдал бол хайр золиосын илрэл байсан юм. Энэхүү сайхан сэтгэлийн илэрлийн талаар аавдаа хэлэхэд түүний зүрх сэтгэл зөөлрч мэгшин уйлсан бөгөөд энэ нь тэсвэр хатуужилтай Финланд хүмүүсээс тэр болгон гараад байдгүй зам байв. Тэр цагаас хойш амьсгал хураатлаа 3
3 жилийн өмнө амьсгал хураадлаа Оросуудын талаар нэг ч сөрөг үг илэрхийлээгүй юм. Аавыг маань эх орон нэгт финландчуудын үлгэр жишээ сүнслэгээр өдөөгдсөн бөгөөд тэр Есүс Христийн шав байхыг бусад анхааруул зохих зүйлээс дээгүүр тавих сонголтыг хийсэн билээ. Тэглээгээд финландчууд Финланд хүн байхаа болоогүй, Оросууд ч Орос хүн байхаа болоогүй. Аль аль нь дайсанлын үгийг энэ тулд соёл түүх туршлага огоороогүй, ингэх шаардлагагүй байв. Харин үүний оронд тэд Есүс Христийн шав байхыг анхааруул зохих зүйлсийн хамгийн түрүүнд тавих сонголт хийсэн юм. Тэд чадаж байгаа бол бид ч бас чадна. Бид өөрсдийн уламжлал, ёс соёл мөн туршлагаасаа Есүс Христийн сүмд авчирч болно. Сайн болж Ламын үндэстэн угсаанаасаа ичээгүй. Мормонч Нифай үндэснээсээ нүр буруулаагүй. Гэхдээ тэр хоёул аврагчийн шав байхыг нэгдүгээр тавьсан. Бид нэгдмэл биш бол түүних биш билээ. Бурхны гих хараа мөн аврагчийн шав байхыг анхааруул зохих бусд бүх зүйлийн дээгүүр тавьцгаан хэмээх урилгыг бид өгч байна. Нэг байх гэсэн шав байхыг дагалддаг гэрээгээ бүгд сахицгаая. Христийн шав амжилттай болж би дэлхийн өнцөг болон бүрт байдаг гигантнүүдийн үлгэр жишээг дагцгаая. Бидний амар тайван мөн бидний дунд дайсагнал болох хуваагдлын ханыг нураасан цагаатгагч золиосороо дайсагналыг хөнөөсөн тэрхүү Есүс Христэд бид итгэж найдаж чадна. Түүнчлэн дэлхийхэнд хүргэх Есүс Христийн талаарх гэрчлэл маань бэхжиж сүнслэг байдлын хувьд бид эрүүл хэвээрээ үлдэнэ. Биднийг зөрчилдөөнөөс зайлсхийж их эзэнтэй хайран дор нэг үзэл бодолтой болж итгэлээр нэгдэхэд түүний амар амгалан биднийх болно гэдгийг би Есүс Христийн нэрээр гэрчилж байна. Амен. The congregation will now join the choir. Одоо цугларсад найрал дуучтай хамтран би Бурхны хүүхэд дуулыг дуулна. After singing, Дуулын дараа we will hear from Elder далайн ахлагч Sekehema, Захина Сакехама үг хэлнэ. Түүний дараа remarks. Elder Quinton L. 12 төлөөлөгчийн чуулгын ахлагч Quentin L. Cook Apostles үг хэлнэ. speak. This is the Sunday morning Энэ бол session Иесус Христийн of the хажмын 100th гигантнүүдийн сүмийн хагас жил тутмын 191 дэх ерөнхий чуулганы 1000 гаргийн өглөөний хуралдаан юм. Jesus Christ of Latter-day Saints.
In my professional life and in my service in the church, I have done this thousands of Би номхон times. далайн өмнөд хэсэгт орших Never before the 15 men seated directly behind me. I feel your prayers and би өнөөдөр theirs. та нарын бидэнд өгж байгаа тэрхүү айцлалд маш их талархаж байна. Би номхон далайн өмнөд хэсэгт орших Тонгогийн хаант улсын уугуул боловч Хойд Америкт өссөн юм. Дэлхийд даяар үйлчилж би олон зуун магадгүй мянган залуухан Тонго номлогч нар цар тахлаас болж хил хагасны улмаас хайрт их орондоо босож иж ирэх боломжгүй байна. Зарим Тонго аглагч 3 жил, эгчнэр 2 жил гаруй хугацаанд номлолдоо үйлчилж байна. Манай ард түмний таниулсан итгэлтэй байдлыг тэд харуулж дэвчээртэй хүлээсээр байна. Танад тойрог гацанд үйлчилж буй тэдний зарим нь энэ хооронд өсөн буурдаж, насан ахиж надтай илүү адилхан харагдаж эхлүүл бүү санаа зовоорой. Цар тахлын улмаас төлөвлөж байсансаа илүү удаан эсвэл богино хугацаагаар хичээнгүйлэн үйлчилж буй номлогчдын чин сэтгэлийн үйлчлэлд би талархаж байна. Нэг нэм гарагт дикэн байхдаа сүмийн үдний танхимд ариун ёслын усыг түгэж байхад мань нэг эмэгтэй хоцорч ирж байлаа. Үүргийнхээ дагуу намайг түн рүү очин уснаас өгөхөд тэрэ толгой дохин хинэмсэглээд айхтаа уснаас авсан. Тэр 70 хүртэх ёслоос хоцорсон байв. Үүний дараа манай Грин багш Нед Бремли надад Иесус Христийн сайн мэдээний олон тал болон ажлууд бидэнд дэс дараатай өгдөг талаар зааж өгчлээ. Нед Бремли хамтрагчтайгаа 7 хоногийн сүүлээр манад ирж мартахын аргагүй нэгэн хичээлийг заасан юм. Бурхан дэлхийг хэрхэн дэс дараатай бүтээснийг Нед бидэнд сануулсан. Их эзэн Мoses дэлхийг бүтээсэн дэс дарааг их анхааралтай тайлбарсан байдаг. Эхлээд тэр гэрлийг харанхуугаас дараа нь усыг хуурай газраас салгав. Тэр шинээр үсгсэн гариг дээр ургамал амьтдыг нэмж дараа нь өөрийн хамгийн агуу бүтээл болох Адам Ив хоёроос ихэлсэн хүндөр техник танилцуулсан. Иймхүү Бурхан өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж, Бурханы дүр төрхөөр бүтээхдээ эрэмээр нь бүтээжээ. Өөрийнх нь бий болгосон бүгд нэн сайн болсныг Бурхан харлаа. Энэ бүгд их эзэн таалагджээ. Тэгээд тэр 7 дахь өдөр нь амрав. Дэлхийг бүтээсэн энэхүү дэс дараа нь Бурханы хувьд хамгийн чухал зүйл юу вэ гэдгийг зэрэс харуулж зогсохгүй. Энэ дэлхийг тэр яагаад хэн зориулан бүтээснийг харуулдаг. Нед Бремли сүнслэгээр өдөөгдсөн хичээл Вай Бурханы өргөө бол дэг журмын өргөө юм. Тэрээр эмх зэгцтэй амьдрахыг чамаас шаарддаг. Зохих дэс дарааллын дагуу тэр гэрлэхээс өмнө номлол үйлчлэхийг чамаас хүсдэг гэсэн энгийн үгсээр төгсгсөн. Энэ талаар сайхан сүмийн удирдагчид их эзэн боломжтой бүх залуу эрэгтэйг номлолд үйлчлэхээр бэлтгэхийг хүссэн хүлээдэг. Номлолд үйлчлэх хүсэлтэй залуу эмэгтэйч мөн адил бэлтгэх хэрэгтэй гэж заасан. Бремли ах цааш нь өөр хүүхдээ болохоос өмнө гэрлэхийг Бурхан чамаас шаарддаг. Мөн тэрээр чамаас боловсрол эзэмшин авьяас чадвараа байнга хөгжүүлэхийг хүсдэг. Хэрэв та буруу дэс дараалал амьдрахыг хүсэн бол амьдрал илүү их хэцүү, эмх замбраагүй болдгийг олж мэдж. Өөр символын бусдын муу сонголтын улмаас эмх замбраагүй дэс дараагүй болсон амьдралаа дэг журамтай болоход аврагч бидэнд өөрийн цагаатагч золиослоор дамжуулан тусалдаг гэдгийг бас Бремли ах бидэнд заасан. Тэр цагаас хойш дэс дараа миний сонирхлыг татах болсон юм. Би амьдралаас болон сайн мэдээнээс дэс дарааллыг хайх дадлыг хөгжүүлсэн. Ахлагч Дэвид бид нар энэхүү зарчмыг бид Иесус Христийн сайн мэдээнээс сурч үүний дагуу амьдрснаар үйл явдлын дэс дараалал чухал болохыг ойлгодог. Жишээлбэл аврагчийн сайн мэдээ бүрэн дүүрэн сүргэгдсэн хожмын үед болж өнгөрсөн чухал үйл явдлуудын дараалалаас бид сүнслэг зүйлсийг хувьд юг энэ тэргуунд тавих талаар мэдэж авдаг гэж заасан. Ахлагч бид нар анхны үзэгдэл бошигдогч болох хөвгүүнд зааж буй морны анхны аашлал, Бурханы мөн чанар дүр төрх, морны намын гүйцэтгэх үүрэг, сүүлчийн эрен үед хөшигний хоёр талд Элагийн Израилийг зогдоолоход гүйцэтгэх үүрэг зэргийг жигсаасан. Ахлагч бид нар энэхүү дэс дараа нь сүнслэг зүйлсийн хувьд Бурхан юуг энэ тэргүүнд тавьдаг тухай мэдхэд бидэнд тусалдаг гэж төгсөжээ. Их эзний хүүхдүүдэд чухал зарчмуудыг заах энгийн бодит үр дүнтэй арга зам бол дэс дараа юм гэдгийг би ажигласан.
Би сурч мэдрэн дуршлага олж авахын тулд дэлхийд ирсэн бөгөөд үүнийг өөрөөр авах боломжгүй. Бидний өсөлт хөгжилд хүн нэг бүрийн хувьд өрмөц бөгөөд Тэнгэрлэг эзгийн төлөвлөгөөний амин чухал хэсэг юм. Бидний бие махбод сүнслэг өсөл хөгжилд үе шаттайгаар эхэлж дис дараатай дуршлаг хөрөмтлөхийн хэрээр аажим хөгждөг юм. Алма үрийн зөвлөлийг ашиглан хэрвээ зохих ёсоор арчилж тижээж чадвал золцон мод ургасаар боловсрч гүйсэн мод болж улмаар амтлаг жимс өгдөг хэмээн итгэлийн талаар хүчрэг сургаад айлчээ. Өөрсдийн зүрх сэтгэлд үр сулгаж тухайлбал Бурхны үгийг оруулах зай гарган өгч арчлах тусам та нарын итгэл өсөн нэмэгдэх болно хэмээх сургамжийг бид үүнээс авдаг. Бурхны үг та нарын цэежинд өсөж эхлэх үед таны итгэл өсөн нэмэгдэх болно. Өсөж мөн соёолж мөн ургаж эхлэн гэдэг нь харагдахуйц бөгөөд сургамжтай юм. Энэ нь бас тис дараатай явагддаг. Бидний сурч мэдэх чадвар хэрхэн сурдаг зэргээс хамааран их эзэн бидэнд тус тусдан задаг. Бидний өсөлт хөгжилт, бидний хүсэл, сониуц зангаас мөн итгэл, ойлголтын төвчнөөс шууд хамааралтай. 2300 гаруй жилийн дараа Огайгийн Кортланд Йозеф Смитийн сурч мэдэх зүйлсийн талаар буюу их эзэн бурхан хэлв учин болгоогтон би хүмүүний үрст шаш шатаар дүрм дүрмээр энд бяцхан антент бяцхныг өгөх болно. Мөн миний дүрмүүдийг анхааран сонсох, мөн миний заавар жишг тавих тэд адилгдсан болоо. Уушин тэд мэрэгэн ухаанд суралцах болно гэж Нефа мэдж авсан. Шаш шатаар дүрм дүрмээр энд бяцхан мөн тэнд бяцхныг гэдэг нь мөн л дэс дараал юм гэдгийг би мэдэж авч байна. Амьдралын ихэнх хугацаанд сонсож байсан. Эхэнд байгаа зүйлийг эхэнд нь хийх ёстой. Эсвэл маг хөхөөс өмнө сүг гэх мэдээллүүдийг аваад үзье. Би гүгээс өмнө алхах хэрэгтэй гэдгийг тухай юу гэмээр байна. Эдгээр суурь ойлголт дэс дарааг дүрсэлдэг. Гайхамшигт дэс дараатай явагддаг. Итгэлээ эхлээд хэрэгжүүлэхэд гайхамшиг тохиодог. Гайхамшигыг өмнө итгэл байдаг. Түнш 10-ны сануурын албанд хүний насны дараалал дийхэн багш прист гэж томилдог. Аврал өргөмжлийн ёсод дэс дараалсан шин чанартай. Ариун сүнсний биелэг хүлээн авахаас өмнө бид баптизм хүртдэг. Ариун сүнсийн ёслууд мөн адил дэс дараатай байдаг. Мэдээж миний найз Нед Бремлигийн надад ухаалгаар заасан шиг ариун ёслолч бас дэс дараатай явагддаг буюу эхлээд далахнаас дараа нь уснаас хүрсдэг. Тэднийг цоглох зур Иесус далах аваад ерөөсний дараа Хуваан шав нартаа өгөөд маа эд энэ миний бие гэлээ. Тэгээд тэр аяг авч талархал өгөөд тэдэнд өгөнгөө. Үүнээс та нар бүгдээрээ ууцгаа. Энэ нь гим нүглийн уучлалын тулд олонний төлөө урсгах шинэ гэрээний цус мань юм. Иерусалим болон Америк дэвд аврагч ариун ёслолыг яг адил дэс дараалаар явуулсан. Болгоогтон миний өргөө болоос бодлохын өргөө бос харин дэг журмын өргөө мөн хэмээн их эзэн хэлж байна. Нааминчлал дэс дараатай явагддаг. Энэ жижигчинч гэсэн Иесус Христ итгэлээр эхэлдэг. Итгэл нь харуулсан зүрх, гэмсэн сэтгэлтэй байхын нэгэн чухал хэсэг болох даруй байдлыг шаарддаг. Үнэндээ сайн мэдээний эхний дөрвөн зарчим дэс дараатай байдаг. Бид сайн мэдээний анхдагч зарчим болон ёслол нь нэгдүгээрт их эзэн Иесус Христэд итгэх итгэл, хоёрдугаарт нааминчлал, гуравдугаарт нүглээс намжирахын тулд усан думбуулан хийгдэх баптизм, дөрөвдүгээрт толгой дээр гар тавиулан хүрдэг ариун сүнсний бэлэг гэдэгт итгэдэг. Хаан Бенжамин өөрийн хүмүүст дараах чухал үнийг заасан. Мөн эдгээр бүх зүйл мэрэгэн ухаанд мөн энх зэгцэд хийгддэг байхыг мэдэгдэн. Учир нь өөрт нь бүх хүчнээс илүү хурдан гүөх шаардлагагүй. Мөн үнчлэн тэр хичээнгүй байх шаардлагатай. Тэгснээр тэр шагналыг хожиж болохын тулд бэлгөө. Тиймийн тул бүх зүйл энх зэгцэд хийгдэх ёстой. Бид энх зэгцтэй амьдарч их эзний бидэнд заасан дэс дарааг даахыг илэрхийлдэг байгаасай. Их эзний өөрт нь юу хамгийн чухал болохыг заадаг хэв загвар дэс дарааллыг хайж дагаж мөрдвөл бид ажиллагдах болно. Иесус Христийн ариун нэрээр амин. I was recently assigned to dedicate a portion Сайхан би of төгт навуугийн нэгэн хэсгийг онцгойлон ажиллахаар томилогдсон юм. Томилгооныхоо хүрээнд би Миссури мужийн Либерти шоронд зочлох боломжтой байв. Шорон үзэж байхдаа сүмийн түүхийн чухал хэсэг болсон үйл явдлуудыг би эргцүүлэн бодож байлаа.
Мизуригийн албан захирагчийн алж устгах тушаалаас улбаалж гигантүүдийн амь насан зандалж байв. Нэмж дуртгаж Йосеф цөөн хэдэн сонгогдсон нөхдийн хамтаар Либерти шоронд шудраг бусаар хоригдож байжээ. Манай гишүүдэгч хүч хэрэглэн эсэргүүцсэн шалтгаануудын нэг нь тэдний ихэнх нь боолчлын эсрэг байсан юм. Йосеф Смитийн болон түүний дагалдагчдыг хавцсан энэхүү хүчтэй хавчлага нь зөв шудраг хүмүүс нөлөөлж болох сонгох эрхийг шудраг бусаар хэрэгжүүлсэний үнэхүй тод жишээ юм. Йосеф Либерти шоронд өнгөрөөсөн цаг хугацаа зовлон бэрхшээл их эзний түүнийг таалаагүй эсвэл ажиллаа түүнээс эргүүлэн авч байгаагийн нотлохоо биш гэдгийг бидэнд харуулдаг. Башилэг Йосеф Смит Либерти шоронд хоригдож байхдаа Бурхан минь та хаана байна вэ? Мөн таны байгаа газрыг бүрхэгч тэрхүү асар хаана байна вэ? Хэмээн тунхасныг уншаад миний сэтгэл маш их хөдөлсөн. Йосеф эзний хүмүүс эдгээр буруу зүйлүүдийг мөн хууль бус доромжлолтой хичнээн удаа дэвчих юм бэ хэмээн асуусан. Либерти шорон зогсож байхдаа Хүмүн сүнсэнд чинь амар амгалан байг. Саад дотгоор хийгээ зовлон зүдгүүр чинь хэсэг хугацаанд байх болно. Мөн тэгээд хэрэг чи үнийг дажгүй давбал Бурхан чамайг тэнгэрт өргөмжлөх болно. Чи бүх дайснаа ялах болно хэмээн их эзний хариулсныг уншаад миний сэтгэл ихэд өдлөө. Эсэргүүцэл мөнхийн celestial хувь заяанд маань зориулан биднийг цэвэршүүлж чадна гэдэг нь тодорхой. Хүмүн сүнсэнд чинь амар амгалан байг гэх аврагчийн нандин үгс миний хувьд гүн гүнзгий утга учиртай бөгөөд бидний амьдрал асар их хач холбогдолтой. Тэгээд тэдгээр нь мөнх бос охинодлынхаа үеэр шав нартаа заасан түүний сургаалыг надад сануулдаг. Гетсеманы цэцэрдэг загалмай дээр зовхонхоо өмнө Христ төлөөлөгч нартай хандан би та нарыг яаж хайрсны адил та нар мөн бие биенээ хайрлагтун хэмээн заригдлаглаад амар амгалан би та нарт үлдээн. Амар амгалангаа би та нарт өгнө. ертөнцийн өгдөөс өөрийг би та нарт өгч байна. Үр зүрхээ бүх шантлага, бүх төгсгөө хэмээх үгсээр тэднийг тайлбарласан юм. Бидний эзэн аврагч Иесус Христийн хамгийн эрхэм цолуудын нэг бол энхийн жанан юм. Эцэст нь түүний хаанчлал үрдийн шудраг байдал болон шудраг ёсоор амар амгалан хайрыг агуулan байгуулагдана. Бид Месиагийн 1000 жилийн хаанчлалыг дэсэн ядан хүлээдэг үлээ. 1000 жилийн хаанчлалын тухай энэхүү дүрслэлээс үл хамааран өнөө үед дэлхийд амар амгалан эв найрамдал зөнхөлтгүй гэдгийг би мэддэг. Амьдралынхаа туршид найрсаг харилцаа ингэж их дутагдж байгааг би хэзээ хараагүй. Инх тайван амар амгалан үгүй их уур хилэн сөргөлдөөний үг яриа өдөөн хатгасан хөр хоноолтой үйлээр бидний бөмбөгдөж байна. Иесус Христийн 2 дахь ирэлт хүртэл дэлхийд тэрч бүхэл манай нийгэмд ч амар амгалан байдлыг амлаж үүнийг баталгаа өгөөгүй. Матай сайн мэдээнээс бидний шууд уншдгаар аврагч 12 төлөөлөгчдөө зааварлаж түүний дэлхийд ярих номлол ертөнцийн амар амгаланд өрөхгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Намаа газар дээр инх тайвныг авчрахаар ирсэн гэж бүү бод хэмээн тэр заасан. ертөнцийн амар амгалан аврагчийн мөнх бос байдлын тохиолдлын нэг хэсэг байгаагүй юм. ертөнцийн амар амгалан өдгөөж байгаахгүй. Гэсэн хэдиж өнөөгийн ертөнцийг өвчлөж ялцруулж бага уур хилэн сөргөлдөөн хуваагдлаас үл хамааран бидний хувийн амар амгалан олж авч чадна. Хувийн амар амгалан эрэлхийлэх нь урд урдынхаас ч илүү чухал юм. Нэг дэй ахын өнөөгийн залуучууд зориуд бичсэн аврагчаас ирэх амар амгалан хэмээх гайхалтай сайхан шин дуулал дэлхийн өмнөдөө байвч амгалан түнд бий хэмээн тунхагладаг. Дэлхийд аярах COVID-19 цар тахлын өмнөхөн энэ дуулал гарсан нь бидний хувьд айдасл болсон юм. Энэхүү дуулал нь амар амгалангийн төлөөх хүсэл эрмэлзлийг маш сайхан хэм маягаар илэрхийлж Иесус Христийн амьдрал номлоод бэлгэгдсэн амар амгалан зөв зохистойгоор онцолсон юм. Ерөнхийлөгч Жозеф Ф. Смит хүн төрлөختөн Бурхны үнэн болон захиасыг хүлээн авч Тэнгэрлэг болох түүний мэдлэг, эрх мэдлийг хүлээн зөвшөөрөхөөс нааш амар амгалан хайрын сүнс энэ дэлхийд хизээш ирэхгүй хэмээн тунхагсан.
While we will never Бид бүх retreat ертөнцийн from амар efforts амгалан to тогтоох оролцоогоос хязгаарч уурахгүй байхын сацуу бидэнд Христийн занснаар хувийн амар амгалан олж чадна гэсэн баталгааг өгсөн. Энэ зарчмыг сургаал ба гэрээнд гэвч зөв шударгын үсүүдийн хийх тэр шагнал тэрээр шагнал бүрийн дэлхийд амар амгалан хийгээд эрэх дэлхийд мөнх амьдралыг хүлээн авах болно гэдгийг мэдэж авах тун хэмээн заасан байдаг. Маргааны шидэж зөргөлдөөнийг багасгаж энэ дэлхийд амар амгалан олоход бидэнд туслах ямар зөв шударгын үйлсүүд байдаг вэ? Христийн бүх сургаал энэ чиглэлд чиглэсэн байна. Нэн чухал гэж боддог цөөн хэдэн зүйлээ бид дурдах болно. Нэгдүгээр Бурхны хайрлаж түүний зарлуудын дагуу амьдарч хүн бүрийг уучил. Ерөнхийлөгч Жорж Альберт Смит 1945 оны сүмийн ерөнхийлөгч болсон юм. Тэрээр амар амгалан эрхэмлэг удирдагч төлөөлөгч гэдгээр алдартай. Түүнийг ерөнхийлөгч болохоос өмнө 15 жилийн хугацаанд дэлхийн 2 дугаар дайны үхэл сүрлэг дагсан дэлхийн хэмжээний асар том хямралын сорил бэрхшээлтэй үе байсан. Энэхүү цаг үед амар амгалангаас бусад бүх зүйл байсан юм. Дэлхийн 2 дугаар дайны төгсгөлд 1945 оны 10 сард ерөнхийлөгч байх хугацааныхаа хамгийн анхны ерөнхий шуулганы үеэр ерөнхийлөгч Смит гигантууд хөршүүдэд хайрлаж дайснуудаа уучлахыг урьсан аврагчийн урилгыг сануулад энэ бол хизээ нэгэн цагт түүний оршихуй зогсож түүний мутраас алдар сууд халуун дулаан орон гэрээг хүлээн авна гэдгээ найдаж хожимын гигантуудын эзэмшихийг эрэлхийлэх ёстой мөн чанар юм хэмээн заасан. Хоёрдугаарт сүнсний үр жимсийг эрэлхийд төлөөлөгч Паул Галаатчуудад бичсэн загталтаа Бурхны хаант улсыг өвлөх боломжийг олгодог зөв шударгын үйлдэлүүд мөн амжилтгүйгээр бидний боломжийг авч чаддаг үйлс хоорондын ялгааг тодорхойлсон байдаг. Бидэнд боломжийг олгодог сүнсний үр жимс дотор хайр, баяр баясгалан, амар тайван, дэвчээр, инэрл, сайхан сэтгэл, итгэмж, дэлгөөн зан ба өөрийгөө захирах үе багтдаг. Паул нэгнийхээ ачааг өөрлөж сайныг үлэхдээ үл цуцхыг мөн оролцуулсан. Зөв шударга бус үйлүүдийн дунд тэрээр дайсагнал, уур хилэн, харгалдааныг багтаасан. Хуучин гэрээний үеийн агуу сургамжуудын нэг нь эцэг Авраамтай холбоотой. Авраам, түүний дүү Лот нар чинэлэг хүмүүс байсан ч хамтдаа амьдрах боломжгүй гэдгээ олж мэдсэн юм. Хагаралдааныг арилгахын тулд Авраам Лотод хүссэн газараа сонгохыг зөвшөөрчээ. Лот элбэг устай, үзэгсэнтэй Йордны талыг сонгосон аж. Авраам үржишим багтай Мамрегийн талыг авав. Суудад Авраамыг дараа нь майхнаа босгоод эзэн дахлын ширээ босгож хэмээн гаргадаг. Эсрэгээр Лот майхнаа нүлгэн Содомын оролцоо босгожээ. Амар амгалан харилцаатай байхын тулд зөв шударга байдлыг агуулгааг асуудалд бид буулт хийж хүндэтгэлтэйгээр харгалдааныг арилгахад бэлэн байх ёстой гэх сургамж нь илэрхий харагдаж байна. Хаан Бенжамины зааснаар та нар бие биенээ гомдоох биш харин амар амгалангаар амьдрах болно. Гэвч зөв шударга байдал ба сургаалын шаардлагуудтай холбоотой зан авирын хувьд бид тууштай бас гуйшгүй байх ёстой. Хэрэв бид зөв шударга үйлсийн шагнал болох амар амгалан хүсэж байвал майхнаа дэлхий рүү чиглүүлэх нь үгүй. Бид майхнаа ариун сүм рүү чиглүүлж босгох болно. Гуравдугаарт сонгох эрхээ зөв шударгыг сонгоход ашигла. Амар амгалан ба сонгох эрх нь авралын төлөвлөгөөний чухал бүрэлдэхүүн хэсгүүд болохын хувьд хоорондоо нэгт холбоотой юм. Сонгох эрх ба хариуцлага хэмээх сайн мэдээний сэдвүүдээр тайлбарсны дагуу сонгох эрх гэдэг нь Бурханаас бидэнд өөрсдийнхөө төлөө сонгож мөн үйлэх боломжийг олгодог чадвар хийгээд боломж юм. Тиймээс аврагчийг дагах үед биднийг айдасладаг дуршлаг, хувийн өсөлт хөгжлийн амин зүрх нь сонгох эрх юм. Бид бүх хүмүүний агуй их зуучлагчаар дамжуулан эрх чөлөө болон мөнх амьдралыг сонгох хэрэгтэй. Сонгох эрх нь өвдөлт, зовлон зүдгээр заримдаа бүр үхэлтж хөргөх бусдын муу мухай сонголтыг зөвшөөрдөг. Хүмүүс сайн эсвэл мөнгө сонгож болохын тулд их эзэн Бурханыг сонгох эрхийг өгсөн гэдгийг судруудад тодорхой харагдаг. Тэнгэр дэх мөнх бос байдлын өмнөх зөвлөлийн гол асуудал нь сонгох эрх байсан бөгөөд Христийг дагаар сонгосон хүмүүс
болон сатааны дагалдагчдын хоорондох зөрчилдөөн байсан юм. Бардамнал захирангүй байдлаа орхиж, аврагчид сонгох нь түүний гэрэл амар амгалантай байх боломжийг бидэнд олгоно. Гэхдээ хүмүүс сонгох хэрэгээ аюултай хор хөнөөлтэй байдлаар хэрэгжүүлснээр хувийн амар амгалан байдалд бэрхшээл тулгардаг. Дэлхийн аврагч бидний төлөө юу хийхээр төлөж авалж авсан мэдлэгээр бидний зүрх сэтгэлдээ мэдэрсэн амар амгалангийн баталгаа хүчрэгдсэн гэдгээ би итгэлтэй байна. Дөрөвдүгээр Сионыг зүрх сэтгэлдээ болон гэр орондоо байгуул. Бид бол Бурхны хүүхдүүд бөгөөд түүний гэр бүлийн нэг хэсэг юм. Мөн бид төрсэн гэр бүлийнхээ нэг хэсэг юм. Гэр бүл хэмээх нэгж бол аз жаргал амар амгалангийн үндэс суурь юм. Ерөнхийлөгч Russell M. Nelson-ийн бидэн заснаар гэр орон төвлөрсөн сүмээс дэмжсэн шашны зан үйл нь гэр орныг итгэлийн ариун газар болгохын тулд гэр бүлүүдийг хүчрхжүүлж чадна гэдгийг энэхүү цар тахлын үеэр бидэнд суралцж байна. Хэрэв бид энэхүү шашны зан үйлийг гэр орондоо хийвэл бид аврагчийн амар амгалан байх болно. Та нарын ихэнх нь зөв шударга гэр орноор ажилладаг, зөв шударга бусыг сонгодог хүмүүстэй байнга тулгардаг гэдгийг бид мэднэ. Аврагч нэг амьдралынхаа шуурганаас хорогдох газар аюулгүй байдал руу удирдахын тулд хамгаалалт амар амгалан өгч чадна. Хайраар бэлгсэн зөв шударга гэр бүлүүдэд байдаг баяр баясгалан, хайр инрэл, амжилт бүтээлн амар амгалан аз жаргалыг бий болгодог гэдгийг би бодож байна. Зүрх сэтгэл болон гэр орондоо Сионыг байгуулахын дэлгүүр нь хайр инрэл, нинжин сэтгэл юм. 5 дугаарт бошиглогчоос ирэх өнөөгийн сануулгыг даг. Их эзний бошиглогч ерөнхийлөгч Russell M. Nelson-ыг дагах үед бидний амар амгалан байдлыг хэхэн өсдөг. Би түүнийг тун удахгүй сонсгоолно. Тэрээр энэхүү дуудлага дэлхийн суураас эхлэн бэлтгэгдсэн юм. Түүний хувийн бэлтгэл хамгийн гайхалтай юм. Аврагч Иесус Христтэй илүү адил болохын тулд хичээх үедээ бид урдаан үргэлжлэх амар амгалан, баяр баясгалан, хүнд хэцүүг цагт ч мэдэрч чадна хэмээн тэр бидэнд заасан. Тэрээр өдөр бүр 8 жилж их эзний ариусгах, эдгийг хүчрхжүүлэх хүчийг хүлээн авахыг бидэнд зөвлөсөн. Бидний хайрт башиглагч Тэнгэрээс илчлэлтийг хүлээн авсан бөгөөд өргөжлүүлэн хүлээн авсаар байгаагийн хувийн гэрч бол би өөр юм. Түүний бошиглагч хэмээн хүндэлж дэмжих үедээ би өөрсдийн Тэнгэрлэг эцгийн болон аврагч Иесус Христийг шүтэн биширдэг бөгөөд ариун сүнс бидэнд тохинулдаг. Дэлхийн аврагч, гэтлэгч болох Иесус Христ сэргээгдсэн сүмээ өдөртөн чиглүүлэх гих төлөөлөгчийн хувийн гэрчлэлээ биелдэж байна. Түүний амьдрал ба цагаатгагч номлол бол амар амгалангийн жинхэнэ их сурвалж юм. Тэр бол энхийн жонон. Тэр амьд гих өөрийн баттай бөгөөд ариун гэрчлэлээ биелдэж байна. Иесус Христийн нэрээр Амен. We are grateful to the Tabernacle Choir at Temple Бидэнд энэ Square. өглөө уянгалаг яруу дуу хөгжим сонгосон ариун сүмийн талбайн Табернаклийн найрал дуучдад болон үг хэлсэн та бүхэнд талархаж байна. Одоо найрал дуучид бидэнд зориулан бат бөксөөр дуулаг дуулна. Энэ хуралдааны төгсгөлд бидний хайрт бошиглагч ерөнхийлөгч Russell M. Nelson үг хэлнэ. Ерөнхийлөгч Nelson-ыг үг хэлсний дараа найрал дуучид Let the mountains shout for joy дуулаг дуулж энэ хуралдааныг харуулна. Хаалтын залбирлыг Offered by Sister халамжийн Jean B. нийгэмийн Bingham. ерөнхийлөгч Jean B. Bingham эгч хийн. His name for your faith in his excellent
My dear brothers and sisters, Хүндэт ах эгч нараа, энэ өглөө би та нартай зүрх сэтгэлийнхээ мэдрэмжүүдийг хуваалцахаар хамт байгаадаа талархалтай байна. Бид түүхэн соолыг ариун сүмд томоохон засварын ажил хийж байгааг та бүхэн мэдэж байгаа билээ. Энэ цогц ажилд 100 гаруй жилийн турш үүргээ сайн биелүүлсэн анхны суурийг улам бат бөх болгон засварлах нөр хэжлүүд үйл явц багтаж байна. Гэхдээ энэ ариун сүм үүнээс ч олон жил сүндэрлэх учиртай. 5 дугаар сарын сүүлээр энэ том төслийн үйл явцтай танилцах боломж надад тохиолсон юм. Миний эхнэр Венди бид хоёрын харсан зүйлийг харахтаа та нар баяртай байна гэж би бодлоо. Бат бөх сур дуулал бидний хувьд яагаад шинэ утгатай болсныг та нар ойлгоно гэж би бодож байна. We are looking at the original foundation. Би Солдик ариун сүмийн анхны суурийг харж байна. Би Эдений цэцэрлэгийн нэртэй өрөөний дор зогсож байна. Энэхүү барилгын ур хийцэг бүхэлд нь ажих үедээ би анхдагчдын хийсэн ажлыг шагшин биширдэж байна. Тэдний гайхамшигт ариун сүмийг 100 гаруй жилийн өмнө багж техникээр барьсан гэж бодохоор би үнэндээ биширдэг. Гэхдээ энэ олон 10 жилийн дараа буюу өнөө үед хэрэг бид суурийг нь сайтар шинжилвэл анхны чулуунууд элэгдэж, хооронд нь ан цав гарч, өрлөгт их баг янз бүрийн гажиг үүснийг харж болно. Орчин үеийн инженер, архитектор, барилгын мэргэжилтнүүд энэхүү анхны суурийг улам бат бөх болгохын тулд юу хийж чадахыг нь хараад би туйлын их гайхаж байна. Тэдний ажил үнэхээр гайхалтай. Аливаа барилга, ялангуяа үүн шиг том барилгын суур, газар хөдлөлт, элэгдэл зэврэлт, хүчтэй салхи, бүх барилга байгууламжид нөлөөлөх зайлшгүй суулт зэргийг тэсвэрлэх чадвартай бат бөх уян хатан байх ёстой. Одоо хийж буй шинжилгээний цогц ажлаар энэхүү ариун нандин ариун сүмийг цаг хугацааны шалгуурыг өнөө үед ч мөн ирээдүйд ч даван туулж чадах бат бөх суурьтай болгох болно. Өдрөөс өдөрт хэвэршиж буй энэ хүндтэй ариун сүмийг мянган жилч байгалийн хүчийг тэсвэрлэх бат бөх суурьтай болгохын тулд бид гарч болох бүхий л хичээл зүтгэлээ даачилж байгаа. Үүний нэгэн адил бид өөрсдийн сүнслэг байдлын суурийг бэхжүүлэхийн тулд урд өмнө хизээч авч байгаагүй онцгой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх цаг болжээ. Урд өмнө тохиоггүй цаг үе урд өмнө байгаагүй арга хэмжээ авахыг шаарддаг. Хайртай эгч нар минь, тэр үе бол энэ үе бол хожмын өдрүүд юм. Та бидний хүнийг бүр ирж буй аюул дарамтыг даван гарахын тулд Иесус Христ болох бидний гэтлэгчийн хадан дээр сүнслэг суурь бат бөх тавьсан байх нь зайлшгүй чухал юм. Тиймээс би та нарын хүнийг бүрээс таны суурь хэд бат бөх вэ гэж асууя. Сайн мэдээний талаарх таны гэрчлэл болон ойлголтод ямар шинжилэл хэрэгтэй вэ? Биднийг итгэл сүнслэг хүч чадлаа бэхжүүлэхэд ариун сүм голлох байр суурьтай. Учир нь ариун сүмийн зүрх нь аврагч ба түүний сургаал юм. Сүнс ба удирдамжаар дамжуулан ариун сүмд заагддаг бүх зүйл Иесус Христийн талаарх бидний ойлголтыг нэмэгдүүлдэг.
Түүний амин чухал ёслолууд ариун санварын гэрээнүүдээр дамжуулан биднийг түүнтэй холбодог. Улмаар бид гэрээгээ сахих үед тэрээр өөрийн эдгээгч, хүчрхэгжүүлэгч хүчийг бидэнд хүртээдэг. Ирэх өдрүүдэд түүний хүч бидэнд ямар хэрэгтэй гэж бидэнд хэрэг бид бэлтгэгдсэн байх аваас бид нар эмээх нүгүй хэмээн амласан. Энэхүү баталгаа нь өнөөдөр гүн гүнзгий утга учирыг агуулдаг. Урд өмнө тохиож байгаагүй өнөөдрийн сорилт бэрхшээлийг үл харгалзан Есүс Христээр суурьад тавьдаг. Түүний хүчээр хэрхэн зэвсэглэхээ мэддэг хүмүүс энэ эрен үеийн өвөрмөц төгшүүд эрсдэх нүгүй хэмээн их эзэн тунхагласан. Ариун сүмийн ёслолууд ба гэрээнүүд нь эрт үеийн юм. Их эзэн Адам Ева хоёрыг залбирч гэрээ байгуулан өргөл өргөж байхыг зааварсан. Үнэхээр л эзэн дэлхий дээр үгийг нь дуулууртай дагаах хүмүүстэй боломгцоо тэдэндээ ариун сүм барих зарлиг өгсөн байдаг. Жишг бүтээлүүд нь ариун сүмийн сургаал, өмсгөл, хэл яриа гээд тайлбаруудаар дүүрэн байдаг. Бидний итгэдэг бүх зүйл Бурхны гэрээт хүүхдүүдэд өгсөн амлалт бүхэн ариун сүмд нэгтгэгддэг. Бүх цаг үед ариун сүм нь Бурхантай гэрээ байгуулж тэдгээрийг сахидаг хүмүүс бол гэрээний хүүхдүүд гэдэг чухал үннийг онцлон харуулдаг. Тиймээс их эзний өргөөнд бид Авраам, Исаак, Яаков нартай адил гэрээг Бурхантай байгуулж чадна. Мөн бид ижил ажлуудыг ч бас хүлээж авч чадна. Ариун сүмүүд нь эрт үеэс эхлэн энэ эрен үеийн нэг хэсэг байсаар ирсэн. Кортлентийн ариун сүмд Илая, бошгогч Йосеф Смитэд лацтан холбох эрх мэдлийн түлхүүрүүдийг өгсөн. Санварын бүрэн байдлыг Навогийн ариун сүмд сэргээсэн. Йосеф Смитийн алагдах хүртлээр хувийн хишиг лацтан холболтын ёслолуудын сэргээлтийг авчирсан илчлэлтүүдийг хүлээн авсаар байсан. Гэхдээ цаашид улам сайжруулах шаардлага байгааг тэр хүлээн зөвшөөрсөн. 1842 оны 5 дугаар сард Йосеф Смит Brigham Young хишиг хүртээсний дараа энэ бол зөв зохион байгуулалттай зүйл биш. Гэхдээ бид байгаа нөхцөл байдлаа чадах бүхнээ хийсэн ба энэ асуудлыг гартаан авч эдгээр ёслолыг эмх цэгцэд оруулж зохион байгуулахыг би танаас хүсэж байна хэмээн хэлжээ. Бошголагчийг нас барсны дараа ерөнхийлөгч Янг Наву ариун сүмийн барилгыг гүйцээх ажлыг хариуцсан. Улмаар Юта мужийн нутаг дэвсгэрт ариун сүмүүдийг барьжээ. Гэгэн Жоржийн ариун сүмийн доод давхруудыг онцгойлон ажиллахдаа Brigham Young би энэ сэдвийг хэрэгцүүлэн бодохдоо 7 аянгийн хэлээр хүмүүсийг сэсэргийхийг хүснэ гэж ариун сүмийг төлөөлөн гүйцэтгэх ажлууд нь нэн чухал ажил болохыг хүчтэйгээр мэдгдсэн юм. Тэр үеэс эхлэн ариун сүмийн ёслолуудыг аажмаар боловсронгүй болгосон. Ерөнхийлөгч Harold B. Lee яагаад аврагчийн сэргээгдсэн сүм дотор журам бодлого тэрч байтугай ариун сүмийн ёслолуудыг хэрхэн гүйцэтгэх хэлбэрүүд нь өөрчлөгдөж байгааг ийхүү тайлбарлажээ. Тэрээр Есүс Христийн сайн мэдээний зарчмууд нь тэнгэрлэг юм. Их эзэн ичлэлээр бус аваас хинч сүмийн сургаал зарчмуудыг өөрчилдөггүй. Харин тухайн цаг үед тэргүүлж буй хүмүүст сүнслэг нөлөөллөөр удирдамжууд эрхийн хэрээр арга хэлбэрүүд нь өөрчлөгдөг гэжээ. Он жил өнгөрөх тусам
ариун ёслолыг явуулах хэлбэр хэрхэн өөрчлөгдсөнийг бодоод үзье. Дээр үед ариун ёслолын усыг цуглаан дээр нэг том савнаас хүртээдэг байв. Бүхэн үүнээс уудаг байсан. Одоо бол хувь хүн бүр нэг удаагийн аягийг хэргэлдэг болсон. Журам өөрчлөгдсөн ч гэрээнүүд хэвээрээ байгаа. Дараах Three truths. гурван зүйлийг үнэнийг тунгаан бодно. Нэгдүгээр, The restoration сэргээлт бол үйл явдал бус харин үйл явц. will continue until Ба эхэзэн нэг дахин ирэх хүртэл үргэлжлэх болно. Хоёрдугаар, Израилийн цугларалтын эцсийн зорилго бол ариун сүмийн ажлуудыг Бурхны итгэлтэй хүүхдүүдэд авчрах явдал юм. Гуравдугаарт, as we seek how to accomplish бид энэхүү зорилгыг илүү үр дүнтэй гүйцэлдүүлэх аргыг эрэлхийлэхийн хэрээр их эзэн илүү олон ойлголтыг илчилдэг. Үргэлжилж буй сэргээлтэд үргэлжилж буй илчлэлт хэрэгтэй. Тэргүүн зөвлөл ба 12 төлөөлөгчийн чуулга их эзнээс ариун сүмийн ажлуудыг түүний итгэлтэй хүүхдүүдэд авчрах илүү дээр арга зам байгаа эсхийг байнга асуудаг. Хил соёлын ялгаанаас үл хамааран ариун сүмийн заавар гэрээ болон ёслолуудын үнэн зөв тогтмол байдлыг дэлхийд даяар хэрхэн хангах талаар бид байнга удирдамжийг эрэлхийлдэг. Их эзний удирдлагын доор мөн бидний залбирлуудын хариуд саяхан журмын өөрчлөлтүүд хийгдсэн. Тэр бол танаас яг ямар гэрээ хийж байгаагаа маш тодорхой ойлгохыг хүсдэг нэгэн юм. Тэр бол өөрийн ариун ёслуудыг танд бүрэн дүүрэн мэдрүүлэхийг хүсдэг нэгэн юм. Тэр танаас онцгой эрх, амлалт, үүрэг хариуцлагуудаа ухамсарлахыг хүсдэг нэгэн. Тэр танаас урд өмнө авч байгаагүй ухаарал, сүнслэг ойлголтыг авахыг хүсдэг нэгэн. Энэ бол хаана амтарч байгаагаас үл хамааран ариун сүмд орох бүх гишүүдээс хүсдэг түүний хүсэл юм. Ариун сүмийн журамд хийгдсэн өнөөгийн болон цаашид хийгдэх бусад зохицуулалт нь их эзэн өөрийн сүмийг идэвхтэй удирдах байгаагийн нотлохоо болсоор байна. Бид амьдралаа түүнд болон түүний ариун сүмийн ёслол гэрээнүүдтэй төвлөрүүлснээр тэр бидний хүн нэг бүрд сүнслэг суурьа илүү үр дүнтэй бэхжүүлэх боломжийг ойлгож байна. Их эзний суралцахын өргөөнд ариун сүмийн эрхийн бичгийн хамт харуулсан зүрх эрэлхийлэгч оюунтайгаар ирэх үед тэр та нарт заах болно. Алсын зай, эрүүл мэндийн асуудал эсвэл бусад хязгаарлалт нь ариун сүмд орохыг тань тодорхой хугацаагаар хязгаарлаж байгаа бол би таныг хийсэн гэрээнүүдээ оюундаа тогтмол давтах цаг гаргахад урьж байна. Хэрв та ариун сүмд орох дуртай болж амжаагүй бол очих давтамжаа цөөлөх бус харин нэмэгдүүл. Их эзэн өөрийн сүнсээр дамжуулан танд зааж мөн нөлөөлөх боломжийг олго. Цаг хугацаа өнгөрөх тусам ариун сүм аюулгүй байдал, таатгарал, илчлэлтийн газар болно гэж би танд амлаж байна. Хэрв ганц би залуучуудтай ганцаарчлан ярих нь надад боломжтой байсан бол би та нараас ариун сүмд лацдан холбуулах хамтрагч хайхыг гуйх байсан. Ингэснээр амьдралд нь ямар өөрчлөлт авчрах талаар та гайхаж магадгүй юм. Энэ нь бүгдийг өөрчлөн гэдгийг би амлаж байна. Ариун сүмд гэрлэж тэнд тогтмол орох үед та хүчрхэгжин шийдвэр гаргах үедээ чиглүүлэгдэх болно. Хэрэг би ариун сүмд лацдан холболтой хараахан хийлгээгүй байгаа эхнэр нөхөр бүртээ ярьж чаддагсан бол тэрхүү амьдралыг нь өөрчилдөг
өргөмжлийн ёслыг хүлээн авахын тулд шаардлагатай алхмуудыг хийхээс би танараас гуйх байсан. Энэ нь өөрчлөлт авчрах болов уу? Үрдүсэн хөгжиж мөн хамтдаа байхыг эрэлхийлэх үед л энэ нь өөрчлөлтийг авчирна. Зүгээр л үрд хамтдаа байхыг хүсэх нь үүнийг авчрахгүй. Өөр ямар ч ёслол эсвэл гэрээ үүнийг авчрахгүй. Хэрэв би гэрлэхийг хүсдэгч мөнхийн хамтрагчаа хараахан олж чадаагүй байгаа эрэгтэй эмэгтэй бүрт ярьж чаддагсан бол би та нарыг гэрлэх хүртлээр хүлээлгүйгээр их эзний өргөөнд хувийн хишиг хүртхийг уриалмаар байна. Санварын хүчээр зэвсгэлэх гэдэг нь юу гэсэн утгатай болохыг олж мэд мөн туршлага хуримтлуул. Мөн ариун сүмийн гэрээ хийсэн та бүхнээс би ариун сүмийн гэрээ ёслуудыг ойлгохын төлөө залбиралтайгаар тууштайгаар эрэлхийлэхийг гуйж байна. Сүнслэг хаалгууд танд нээгдэх болно. Тэнгэр газар хоёрын хоорондох хөшгийг хэрхэн нээхийг Бурхны тэнгэр элч нараас тань руу эрхийг хэрхэн гуйхыг Тэнгэрээс зааварчилгаа хэрхэн илүү сайн авахыг та сурах болно. Ийхүү үлдэх таны тууштай хичээл зүтгэл сүнслэг байдлыг тань суурийг хүчрхэгжүүлж мөн бэхжүүлж болно. Хайрт ах эгч нараа, Salt Lake-ийн ариун сүмийн засварын ажил дуусахад Salt Lake-ийн хөндийдөх газар хөдлөлтөд үүний доторх шиг аюулгүй газар байхгүй байх болно. Үүний нэгэн адил таны амьдралд ямар нэгэн уймын саман гарах бүрд сүнслэг байдлын хувьд хамгийн аюулгүй газар бол ариун сүмийн гэрээнүүд дотор амьдрах явдал юм. Сүнслэг суурь тань Иесус Христээр бат бөх баригдсан үед та айх хэрэггүй гэсэн миний үгэнд итгээрэй. Ариун сүмд хийсэн гэрээнүүдээ үнэнч байснаар та түүний хүчээр хүчрхэгжих болно. Улмаар сүнслэг газар хөдлөлт болоход сүнслэг суурь тань бат бөх хөдлөшгүй учраас та бат зогсож жатна. Хүндэт ах эгч нараа, би та нарт хайртай. These truths I know. Бурхан бол God our бидний Heavenly Тэнгэрлэг Father эцэг wants бөгөөд та нарыг өөр дээр нь гэртээ ирээсэ хэмээн хүсдэг гэсэн үннийг би гэрчилж байна. Түүний мөнхийн хөгжил дэвшлийн төлөвлөгөө нь төвөгтэй зүйл биш бөгөөд энэ нь таны сонгох эрхийг хүндэтгдэг. Эрэг дэлхийд та хэн байхаа мөн хэнтэй хамт байхаа өөрөө сонгох хэрэгтэй. Бурхан амьд Иесус бол Христ. Энэ бол та нарт өөрсдийн Тэнгэрлэг хувь заяагаа гүйцэлдүүлэхэд туслагаар сэргээгдсэн түүний сүм юм. Энэ бүхнийг Иесус Христийн нэрээр гэрчилж байна. Амен. Let them shout and sing and be glad.
Our dear loving Heavenly Father, Хайрт Тэнгэрлэг эцэг минь. we are so grateful for the opportunity Бид нэр to meet together. энэ тавтаа цугларах боломжтой байгаадаа маш их талархаж байна. Таны сүнсийг мэдэрч Grateful for the opportunity мэдрэх боломжтой байснаа талархаж байна. from our living Мөн бид амьд бошгологч, төлөвлөгч нарын үгсийг сонсох боломжтой байсандаа талархаж байна. Мөн илчлэл өргөлжлөн ирж байгааг гэрчлэх боломжтой байгаадаа талархаж байна. Эцэг минь бид дараахнаар тань залбирч байна. Та өөрийнхөө Иесус Христ Христтэй хийсэн гэрээгээ, бурхантай хийсэн гэрээгээ сахиж courage and power and faith, мөн impressions that we have received this day. өөрсдийн хүлээж авсан сүнслэг өдөлтүүдийг дагаж үйлс болоход маань туслаж сайнсгож байна. Мөн биднээс ирсэн олон ажлуудынхаа төлөө тань талархаж байна. Иесус Христийн нэрээр аамен. This has been a broadcast Энэ of бол the Иесус Sunday Христийн хажмын morning гигантүндийн сүмийн хагас жил тутмын 191 дэх ерөнхий чуулганы 1000 гаругийн өглөөний хуралдааны шууд нэвтрүүлэг байлаа. Jesus Christ of Latter-day Saints. Speakers were Сүмийн удирдагчдаас онгоцсон хүмүүс үг хэллээ. music for this session Уг хуралдааны дуулыг Ариун сүмийн Табернаклын Square. найрал дуучид дууллаа. This broadcast has Энэхүү шууд нэвтрүүлгийг Bonneville Distribution олон нийтийн үйлчлэгэнд зориулан нэвтрүүллээ. Уг нэвтрүүлгийг нэвчгээр авсан зөвшөөрлгүйгээр дахин нэвтрүүлэх, бичих, хуулбарлах болон бусад хэлбэрээр ашиглахыг хориглоно. Hello, and thank you for joining millions of people around the world.